Өнөөдөр 2020 оны 1 сарын 21-ний өдөр OneCoin Mongolia клубээс та бүгдэд энэ бичлэгийг хүргэж байна. За энэ 1 сарын 17-нд бол хэвлэлийн баг хурал хийсэн байна. Орос Монголын 6 байгууллагад хамтарч 528 өрхийн эко отгон цэвэрлэх байгууламж байна гэдэг. За энэ зурган дээр байгаа хүмүүсийг та бүгд ажиглаарай. Энэ дотор нь байгаа агуулгыг бол биднээс нэг давтаж ярихгүй өөрсдөө уншиж нэз энэ хаягаар ороод. За энэ дээр нэг яг анхаарах зүйл бол энэ Эрдэмт гэж залуу байна. Монгол улсын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж гэж байгаа. За энэ бол Монгол улсын шинэ үзэл баримтлалыг бол мэдээ засгийн газрын хэмжээнд боловсруулна. Тэрнээс ямар нэгэн төрийн бус байгууллага ч юм уу компани гадны хүмүүс боловсруулад ингээд стратегийн чанартай монголчуудын амьдралыг сайжруулах юм бодлого боловсруулахгүй гэж бид үзэж байгаа. За энэ зурган дээр байгаа хүнийг та нар сайн ажиглаарай. Энд сууж байгаа эмэгтэй хүн бол энэ Оросын иргэн байгаа. Бурятаас тэр цаана бол Австралийн иргэн гэж ярьж байгаа таана гэд энэ Эрдэмт гэж залуу. За уг төслийг бол биднээс бол ямар нэгэн байдлаар эсэргүүцэж ч юм уу энэ болохгүй гэсэн тийм юм яриаггүй. Хамгийн гол нь энэ төслөнд наалдаж одоо энэ OneCoin-то холбоотой хүмүүс ч юм уу OneCoin зоостой холбоотой ийм хүмүүс орж ирж монголчуудын мөнгийг дахин хуурж мэхэлж авч гарах юм байдал үүсгэж болохгүй гэж үзэж байгаа. За энэ 10-аад жил ингээд энэ судалгаа хийсэн гэж ярьж байна. Гэтэл бол цаашид бичлэгээс тодорхой болно. За энэ хүмүүс рүү оръё. За энэ Tan гэдэг нөхөр байна. Энэ бол OneCoin-ы Вьетнамын төлөө нэлээд өндөр зэрэглэлийн лидер гэж яригддаг. Монголд улсын D-Shaker Export бол тэр Crown Diamond Elite ирж оролцож байсан. За Австралид амьдардаг. За Вьетнамаас гаралтай гэдэг ингээд бичсэн ийм хүн байгаа. Энэ бол OneCoin-ы нэлээд том төлөөллийн хүн байгаа. За Монголын OneCoin лидерүүдтэй хийсэн экспорт нь ирж оролцож байсан байна. За энэ Надежда Меншикова гэж хүн энэ бас энэ өөрийнхөө сайтан дээр ингээд мэдээллүүдийг тавьсан байна. Бүгдээрээ доошоо үзье. Бид маш богино хугацаанд энийг хийх тул зарим нэг мэдээллийг та нар энэ хаягаар нураад өөрсдөө дэлгэрүүлээд үзчих хэрэгтэй. За энийг биднээс та нар сонсгоё. 528 units. Это проект из Монголии по постройке эко-домов, которых сейчас насчитывает, постройка будет 500... За энэ төсөл бол Монголоос гэж байгаа. Яг үнэн чанартай Монголоос биш. Энэ бурятууд оруулж ирж Монголд нэвтрүүлэх гэж үзэж байна. 528 домов будет построено таких. This house very big. Этот дом очень большой. 230 square meter. Crown Diamond яриад байгаа. Киевийн уулзалт ихтэй жишээ болгоцсон And they гэж put the байна. new technology Энэ бичлэг энэ хүний Более чем 300 лет. 12 сарын 5-ны and in бичлэг the ecosystem, the project, Работает. supplies. За бид энэгээр юу хэлэх гээд байна гэхээр ямар нэгэн шарт тулгуур хүмүүс л ороод ирэхлээр бид бол одоо бурхан шиг тархин шүтдэг тийм ээ. Ямар нэгэн бодол санаагүй 100% итгээд энэ дээр тодорхой хэмжээний хөрөнгө цагаа зарцуулах шаардлагагүй. Зөвхөн OneCoin ч ямар ч төсөл вэ бид бол тусгаар тогтносон улс өөрсдийн газар нутагтаа толгойтой учир энэ дээр хөрөнгө юм дэмий юмд үрээд зарцуулж болохгүй. Тийм учраас манай клубын баримталж байгаа байр суурь бол энэ монголчуудын хөрөнгийг яг биднээс өөрсдөө хөрөнгө оруулаад энэ дээр бол оруулсан хөрөнгөө бол тодорхойгүй хэмжээгээр алдсан гэж үзэж байгаа. Дахин ямар нэгэн шинээр ч юм уу Монгол хүмүүсийг ийшээ оруулж нэг цаг байтугай 1 минутын ч гэсэн зарцуулж нэг төгрөг байтугай нэг мөнгөний хүртэл хийх юмээ өрөхгүй байх үүднээс бол энэ бичлэгийг хийж байгаа. За энэ 19 оны 7 сарын 24-нд энэ хүний сайтан дээр нь бол энэ Эко Мириха төслийг танилцуулсан байна. Тэгэхээр энэ Оросоос орж ирж байгаа төсөл яг л энэ Оросд ингээд манайхаас арай орлого өндөр хүн ам ихтэй мөртлөө хэрэгжүүлэхгүй ингэж Монголд оруулж ирээд энэ OneCoin зоосыг хажууд нь наагаад байхгүй юм шиг юм эко мир гэж яриад ингээд дахин шинээр хөрөнгө татах юм үйл ажиллагаа хийж байгааг бол бид бол эрс буруу шааж байгаа. Зөвхөн энэ төслийг ч биш.
OneCoin-той холбоотой ямар нэгэн төслийг бол биднээс эрс эсэргүүцэн яагаад гэвэл энэ компаниас явуулж байгаа бодлого болон ирээдүй харагдахгүй технологи төр суйрлаагүй учраас бол биднээс энэ бичлэгийг хөргөж олон монголчууд цаашаа шеэрлж нэгэндээ анхааруул сануулаарай гэсэн биднээс энэ бичлэгийг хийж байгаа юм байна шүү. Та бүгд маш зөв ойлгох хэрэгтэй. За энэ пэйж утсан дээр ингээд e-commerce гэдэг хайнгууд энэ доошо та бүгд хараарай. Энэ дээр бол ингээд тодорхой хэмжээний мэдээллийг тодорхой хүмүүсийн хаягаас ингээд e-commerce гэж тавьж болно, eco-90 гэж үзэж болно. Тэгэхээр ингээд гараад ирж байгаа шүү. Энийг ингээд хараад үзээрэй та нар. За энэ лигийн бичлэг сая байжсэн. Энэ ган хувийг бол иргэний зоригийн намд байдаг уус төрчин штэ. Гэтэл яг энэ төслийг бол энэ Digital Монгол иргэний зориг ногоон нам гэдэг дээр ингээд тавьсан байх штэ. За энэ хүн бол одоо мэдээж тодорхой хэмжээгээр энэ шар толгойтой ч юм уу Австралиас ирсэн зарим нэг монголчууд уулзаад энэ их аятайхан төслийн хүн амын амжиргааг сайжруулах, ажлын байртай болгох гэж ярьсан үүднээс OneCoin ярилгүй энэ хүнийг бол мэдээлэл өгсөний үндсэн дээр тавьсан байх гэж бодож байна. Тэрнээс энэ уус төрчин бол энэ гоймоо уус ургуу хандахгүй байх гэж бодож байгаа. Тийм учраас энэ хүнийг буруутгах аргагүй, төслийг бол буруутгах аргагүй. Тэгтээ төсөл удирдах байгаа хүмүүс ямар сонирхолтой байгааг нь бид бол сайн мэдэхгүй байна. Ингээд хүмүүсийн доошо тавьсан энэ мэдээллүүд дээр харахад бол нэлээд эрт манад орж ирсэн ийм төсөл болж таарж байна. За энэ бүр 7 сард бас нэг тавигдсан мэдээлэл харагдчихсан энд нэг e-commerce-ийн талаар. За тэгээд энэ Италийн сайтн дээр та бүгд хараарай. За бүгдээр харъя. Энэ Италид бол энэ Dishker Expo усан өнгөрсөн он болж исэн. За энэ дээр биднээс энийг харуулдаг. $100 бүртгэлийн хураамжтай 50% шимтгэлтэй 3,000 еврогийн одоо урьдчилсан төлбөр төлнө. Тэгжиж энэ байрлалаа одоо газар авах ч юм уу энэ байшин авах эрхээ эдлэн гэж энэ 0.04 гектар 4,000 м2 гэдэг. Дээр нь бас 25,000 вон зоос төлөх ёстой. За яг энийг болохоор энэ манай монголчууд ингээд тавьсан байна. Энэ за 12 сарын 26-наас 19 оны 1 сарын 30-нд дуусгаар. Энд нь бол нэгч зарагдаагүй. За энэ дээр дахиад харъя. За энэ бас 5,000 евро өгсөн байна. Урьдчилсан төлбөр нь. За нөгөө урьдчилгаа бүртгэлийн хураамж шимтгэл нь бол ижилхэн 5,000 евро болоод өссөн. За энэ бол Монголд байгаа хаяг нь байж байна. За тэгээд энэ дээр бас ийм сайт гаргацсан байгаа шүү. Энэ. За энэ дээр мэйл хаяг утсаа хийгээд ингээд захиалга өгж болох юм шиг байгаа. Тэнгүүт бас нэг ийм хаяг байгаа. За ийм хаяг. За ингээд энэ e-commerce International Agro Industrial Consumer Cooperative гэдэг e-commerce гэдэг байгуулсан. Marshall Town-д хаул дүүрэг дансны дугаар нь худалдаа хөгжлийн банкнд. За ингээд гаднаас бас мөнгө татах юм боломжтой юм Swift хаягтай Correspondent банк Бельгийн Брюссел Бельгийн банк байгаа. Ийм хийцэн байлаа. За бичлэгийн жоохон бүгдээрээ үзье. Биднээс цаг хэмжээний үүднээс бол энийг товчхон бүгдэд үзүүлээ. Олон хөгжүүлэх тухай Улаанбаатар хотод 6-7 байгууллага нэгдэж энэ арын үсэг зурсан гэдэг нь эрдэмтдийн залуу ярьж байна. Хот төлөөгүй жигд хөгжих тийм болцоо үүсгэж байгаа. Тэгэхээр манай гүрийн баримталж байгаа байр суурийг маш зүгээр ойлгох хэрэгтэй. Бид бол энэ уг төсөл сайн байж болно шүү дээ. Ямар ч үгүй. Тэрийг бол эсэргүүцээ. За уг төслөөр халахвчлаад тодорхой хэмжээний өөр ашиг сонирхолтой хүмүүс монголчуудын мөнгийг бол одоо ашиглах өөрсдөө ашиг хонжоо олох зорилгоор ингээд орж иржээл бид энэтэй эрс тэмцэн эсэргүүцэх болно.
цэвэр экологийн цоошин цэвэр Энэ эко 90 болон эко мир төслийг бол эсэргүүцсэн. OneCoin зоосноос салах хэрэгтэй. Дандаараа явах хэрэгтэй. Сколковын төлөөлөгч одоо би танилцуулахыг мөн эко мирийн Энд бол Орос, Монголын тодорхой хэмжээний одоо байгууллагууд оролцсон гэж яриад байгаа юм залуу. бүгд Хэлтэнтэй залуу. улсад эдгээр тавьж байгаа эко мир төсөл бол тодорхой хэмжээний үйлдвэр байгаа учраас эндээс выведут те болезни. Энэ Орос хүн ярьж байгаа. Энэ хүнд бол мэдээж буруу байхгүй шүү дээ. OneCoin тод биш бол. За энэ Австралиас ирсэн гэдэг нөхөр бас одоо ярих гэж. OneCoin-ээс нэлээд том Yes, төлөөлөл. my name is Tan from Australia. хийгээд таалаа. За ингээд та бүгд энийг үзчихэн зүйтэй болов цааш нь. За нөгөө Италиас оролцож байгаа хүн гэдэг нь бол энэ Айлен Тоньетти гэдэг хүн байгаа. Энэ DAO Task гэдэг блокчейнтэй гэж байгаа. Энэ хүн бол мэдээж тодорхой хэмжээгээр блокчейн хөгжүүлэлтээр хийж байгаа болохоос энэ төсөл оролцсон үгүйг бид бол сайн судлаагүй. Та бүгд бас өөрсдөө олоод харчиж болно. Эрдэмт гээд энэ залуу бол энэ улс төрийн одоо үгэндээ ярьж байсан. Ямар нэгэн улс төрийн одоо хүмүүс бол энд оролцож болно, сонирхож болно гэсэн ярьж байгаа. Тэгэхээр энэ нэлээд улс төр сонирхдаг улс төрч залуу юм болов уу гэдэг. Яг гоо бусад юуг нь хараагүй тусгаар тогтмол ив нэгдэл эвсэл гэдэг дээр явдаг. Энэ бас нэг 72 дугаар тойрог гэднээс энэ улс төрийн одоо юутай орж исэн хүн болов уу гэж бид бас энэ үзэж байгаа мөн ч гэж магадгүй. За нөгөө нэг бичлэг нь та бүгдэд одоо үзүүлийн энэ байна. Бас товчхон үзүүлэх болно. За энэ дээр бол нөгөө Taodaast гэх түрүүний Итали малтын компани гэдэг тэр Тоньетти гэж залуу бас гаргаж ирсэн тийм ээ. Та бүгд. Энэ залуу тий. За чааш нь явъя. За мэдээж ямар ч төсөл бол ингээд өөрсдийнхөө төсөл юуг танилцуулах нь бол зөв. Энийг бол бид бол буруутгаагүй гэдгийг сайн ойлгоорой та бүгд. Харин бид хөрөнгө оруулж байгаа хүмүүс энд тодорхой хэмжээгээр үнэхээр явцтай төслөө үгүй юу яах вэ гэдэг дээр ингээд маш их юм олон байгууллагууд оролцсон гэж ярьж байгаа. 10 жил судалсан гэж байгаа боловч тэр нь бол яг 10 жил биш байгаад байгаа. Одоо бичлэгтээ бид үзүүлнэ. Энэ гадны шарт одоо толгойтой хүмүүст бол нэг их тэгээд тархин шүтээд 100% итгээд ах шаардлагагүй гэж үзэж байна биднээс. Монголчууд өөрийн газар нутагтаа өөрийн толгойтоо тийм учраас тодорхой хэмжээгээр ната цаатаа энэ дээр өөрсдийн үнэлгээ дүнэлтийг өгчээж хөрөнгө оруулахгүйгээ шийдэж явах нь зүйтэй гэж үзэж байна биднээс. За ингээд мэдээж төсөл бол гайгүй байж болно. Мэдээж төсөл юм чинь тодорхой хэмжээний дэд бүтэц цахилгаан уус охир хогоо зайлуулах юм бол байх нь ойлгомжтой. Энд бол нэг их цоо шин гайхамшигтай зүйлгээд нэг сэтгэл хөдлөөд хөрөнгө оруулаад тэгээд байх шаардлагагүй өөрсдийнхөө боломжийг тооцоолж хөрөнгө оруулах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Тэгээж OneCoin зоосгүй бэлэн мөнгөөр хийх ч хүмүүс байж болно шүү дээ. Өөрсдөө шийдээд тийш оруулах хэрэгтэй. Төсөл нь бол энэ OneCoin-оос салчж болно шүү дээ. Тодорхой хэмжээний ойлголтгүй энэ залуу ярьчуу. За энэ Силецкий гэдэг хүнийг бол биднээс хайж утсан. За энд байж байгаа энэ Бурят улсын улаан үдэд бүртгэлтэй компани хэдэн бүртгэгдсэн байна. За та бүгдэд үзвэл энэ 18 оны 5 сарын 3-нд бүртгэлтэй юм. Международный агропромышленный потребительский кооператив Экомир гэж байгаа. За энэ бол за түүхийн үзье яаж өөрчлөгдсөн байна. Эзэн нь бол энэ Силецкий Дмитрий Михайлович гэж хүн байгаа. За энийг гарч байгаа хооронд нэг юу байсан юм аа. Оролцогч нарын юу байсан? Энэ. За Кавалио
Александр Витальевич гэдэг юм байгаа. За нөгөөдөг чинь хайгдаад гарч юу. За энэ гарцсан байна. За ингээд 18 оны 5 сарын 3-нд бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлээ авсан дараа нь энэ өөрчлөлт оруулсан байгаа. Бүртгэлийн улсын бүртгэлтэй жижиг дунд бизнесийн реестр авсан байна. Тэгээд 6 сарын 19-нд болохоор Ecomir гэдгийг Mapiki Ecomir гэж өөрчилсөн байна. За энэ нөгөө Cavalio гэж хүний нөөцийн юм тийм ээ. Cavicorm Engineering гэдэг энэ бол яг хуу байлаа. Тийм бас ингээд бүртгэлтэй Оросд энэ Sokolovo инновацийн төвтэй хамтарч ажилладаг юм компани байлаа. Витальевич гэдэг ингээд байж байгаа. За энэ хүний зургийг энэ ижлэх юм байна тийм ээ. Ийм байгаа. Тэгэхээр бид OneCoin Mongolia клуб юу хэлэх гээд байна гэхээр тодорхой хэмжээний юм төсөлд наалдаж хуурах маягаар OneCoin-ыг энэ Монголд оруулах OneCoin зоостой хүмүүсийн хөрөнгийг дахин хуримтлуулж тодорхой бус зүйлд хийж одоо өргүү алдах ч юм уу ашиглах хувийн сонирхлоор завших юм үйлдэлийг бол биднээс хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа. Ягаад гэвэл энэ OneCoin компани юу OneCoin төсөл бол өөрөө зогсон байдалд орсон учраас бид бол хүлээлтийн байдалтай ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүй ажиглалтын байдалтай байсан зүг болов уу гэж үзэж байгаа. Энэ Игорь Шушарин гэдэг энэ хүн байна. Москвад байдаг. За энэ хүн бол энэ One Village гэж энэ төслийг гаргаж ирсэн байгаа. Энэ бол бизнесмен хүн. Энэ хүнд бол ямар нэгэн бид буруу өгөхгүй байгаа тодорхой хэмжээгээр мэдээж One Zoos-оо хийгээд өөрийнхөө энэ газар байрал дээр One Zoos-той хүмүүсийг хөрөнгө татах тодорхой хэмжээний урьдчилан маягаар бэлэн доллар, евро авах ийм ажиллагааг явуулж байгааг бол бид буруутгах аргагүй. Харин тийшээ тэр мөнгөө хийж оролцох уугүй гэдэг том асуудал байгаа шүү дээ. Энэ хүн бол мэдээж энэ хүн гэлтгүй тодорхой хэмжээний бизнес байгууллагууд ямар нэгэн өөрийнхөө бараа үйлчлэгийг 100% ч юм уу 50%, ялангуяа 100% OneCoin Zoos-оор хийгээд өөртөө эргэлтийн мөнгөгүй ч юм уу фиат мөнгө бусад крипто валют руу хөрөх боломжгүй One Zoos-ыг ингээд атгаж үлдэхийг хинч хүсэхгүй. Ягаад гэвэл бизнес бол бизнес тодорхой хэмжээгээр тэр Zoos эргэлтэнд орж иж олон нийтийн хэрэгцээг хангадаг төлбөрийн хэрэгсэл босон тохиолдол болно 100%, 50%. Яг одоо биднээс энийг бол маш их эцэгтэй төсөл зогсон байдалд орсон учраас энэ бичлэгийг та бүгдийг монголчуудаа ийшээ иймэрхүү төслүүдэд хөрөнгө оруулахгүй ялангуяа OneCoin Zoos-той холбоотой төсөл бити хөрөнгө оруулаарай гэдэг үднээс сануулах, анхааруулах үднээс энэ бичлэгийг хийж байгаа юм шүү. Тийм учраас та бүгд энийг өөрсдийн мэрэгэн ухаанд тунгаагаад биднээсийн энэ одоо зөвлөгөө гэдэг юм уу мэдээллийг авч хэрэгжүүлэх хөвгөөгөө шийдээрэй. За санал онд байвал манай коммент хэсэгт бичиж болно. Анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.